JCI төрийн бус байгууллагаас наачлан зохион байгуулдаг Эрэг Монгол чуулган хөгжил дэвшил залуусын оролцоо урьяндор 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсын ерөнхий сайд Ил оюун эрдэнэ ивэлдор 2021 оны 9-р сарын 20-оос 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, өнөөдөр энэхүү хаалтын үйл ажиллагаа явагдаж байна. Энэ удаагийн үйл ажиллагаанд хөдөлмөр нийгэм хамгааллын яам хамтран оролцож байгаа юм а. Зохион байгуулж байгаа JCI Монгол салбарын гишүүдийн хувьд бид бахархалтай байна. Гадаа намрын шаргал өдөр налааж байна. JCI Монгол ерөнхийлөгчийн ивэл доор энэхүү одоо Эрэг Монгол чуулганыг зохион байгуулад 3 жил бол 3 дахь жилдээ зохион байгуулж байна л да. Тэгээд энэ 3 дахь жил дээр нь хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол хамтарч одоо зохион байгуулж орж ирж байна. Өнөөдөр манай нийгэм тулгамдсан байгаа асуудлуудын нэг бол яхан аргагүй хөдөлмөр эрхлэлт. За энэ хөдөлмөр эрхлэлт дотор бол залуучуудын оролцоо ямар байхыг, за мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог яаж одоо нэмэгдүүлэх боломжтой вэ гэдэг тал дээр бол ийм уулзалт хилцүүлгүүдийг зохион байгууллаа. Уулзалт бол 3 удаагийн одоо ийм хилцүүлгүүд явагдсан. Энэ дотор бол нэгдүгээр эхлээд нь залуучуудын оролцоо. За өнөөдөр залуучууд Монгол Улсын одоо хүн амын 30-аас дээш хувийг одоо бүрдүүлж байгаа тийм ээ. Одоо маш олон ийм залуу бүтэцтэй хүн хамтаа одоо улс орон юм бол ягаад залуучуудын ажилгүйд л их өндөр байгаад байгаа юм бэ? Боловсролт нь байна уу, хандлагт нь байна уу, ажлын байранд нь байна уу, юунд учир байна вэ гэдэг дээр бол ингээ хамтдаа нээлттэй санал бодлуудаа солилцсон. Ер нь хөгжимшөлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөхийн тулд эхлээд тэдний нийгмийн оролцооны асуудлыг бас ярилцахаас арга байхгүй. Тэгэхээр яг одоогийн нөхцөлд бол хөгжимшөлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх одоо хэд хэдэн одоо бодлогын бичиг баримтууд явагдаж байна л да. Нэгдүгээрт нь бол хөгжимшөлтэй хүний эрхийн тухай хуулийн шинжилсэн хариулга явагдаж байгаа. Түүнээс гадна залгуулад бас холбогдох одоо тус хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь одоо хамаарлал өгөх хуулиуд бас шинээр босруулж байгаа. Тэгээ өнөөдөр бол маш их яригдж байгаа зүйл маань хөгжимшөлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэнд хамгийн суур болж байгаа дэд бүтцийн хүртээмжийг ярьлаа те. Тэгэхээр энэ дэд бүтцийн хүртээмжийг зөвхөн хөгжимшөл гэж тухайлахгүйгээр хүн болгонд хүртээмжтэй нийгмийн орчин гэж юу яах вэ гэдэг утгаараа шинэ хууль боловсруулж байгаа. За бас дээрэс нь сая хэллээ хөгжимшөлтэй хүний эрхийн тухай хуулинд байгаа шинэлэг одоо өнөө хүртэл хэрэгжиж байгаагүй ч гэсэн шинэ үзэл хандлага өгөхээ үйлчлэгээнүүд бас туршилтын журмаар хэрэгжих маяг ингээд одоо асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ бүгд маань ингээд хамааралтайгаар хөгжимшөлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх учраас ингээд нэг цогц байдлаар хүртээмжийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөх хэрэгтэй байна гэдэг өнөөдрийн зөвлөмжөнд ч гэсэн тусгагдсан. За залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар бол бид нар орчин үед одоо хөдөлмөрийн хуваарьт хөдөлмөр зохион байгуулалт нөлөөлж байгаа олон хүчин зүйлсүүдийг бид нэр тооцож үзлээ. Нэгдүгürt нь бол энэ ажил дүрийн хувьсгал, ажил дүрийн дөрвөн хувьсгал, техник технологийн одоо дэвшил нь бол тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн хуваарьт бол өөрчлөлт оруулж байна. Тэгэхээр залуучууд энд бэлэн үү гэдэг асуудал. Үгүй бол бид нар улам одоо энэ ажлах хүчний эрэлт нийлэлтийн одоо хямрал руу орох юм байна. Тийм учраас залуучуудыгаа бид нар шинэ мэдлэг эзэмшүүлэх, за дээрэс нь дахин сургах ийм шаардлага бол бий болж шүү гэдгийг бол хэлж байна. Та бүхэн одоо сайн мэдж байгаа кондуктор гэдэг ажлын байр бол өнөөдөр байхгүй болсон байж байна. За дээрэс нь төлбөртэй зогсоолын ажилтнуудын ажлын байр байхгүй. Тэгэхээр энэ бол хол асуудал биш. Аль хэдийн бид нарт өвцөн байгаа учраас бид нар энд бэлэн үү гэдэг асуудал дээр. За бид нар бол энэ чуулганаас бол нийт оролцоо одоо 160-аад гаруй одоо төлөөлөгчдийн нэгдсэн одоо саналыг хувийн хвшилд за иргэний нийгэмд бол уриалга болгон хүргэнэ. За засагт бол тодорхой одоо шийдвэрүүдийг гаргаж өгөөч гэдэг байдлаар шийдлийн саналуудыг хөргүүлнэ. Ийм одоо